За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийнхөө би зочинтой лайваараа Top Coach Academy анхны эрэгтэй коуч болох Лавга коучийг урьсан байгаа. Лавга коуч мөн бол habit буюу тэр тусмаа хор зуршлаас ингээд салгаж коуч болсон байгаа. Тэгээд өнөөдөр бол Лавга коучтойгоо маш сонирхолтой сэдв болох эр хүн уйлдаггүй гэдэг сэдвийн дөрвтөр ярилцахаар тохирсон байгаа. За тэгээ юуны түрүүнд би өөрийгөө товчхон танилцуулаад хэрэг намайг Бимба гэдэг. Би та бүхэнтэйгээ Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. За би Америкийн нэгдсэн улсад ирээд одоо 20 гаруй жил амьдраад энд нөхөр хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг бүсгүй байгаа. За би санхүү эдийн засгийн бакалавр зэрэгтэй энэ Америкт ирээд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. 2024 онд Top Coach Academy би Midlife Empowerment Coach-оор төгссөн Empowerment чиглэлээр төгссөн коуч бүсгүй байна. За тэгээд хоёулаа Лавга коучтой микрофоноор шилжүүлж минь Лавга коуч маань яриа 50-аас оролцож байгаа. Тэгээд өөрийгөө манай найзуудад танилцуулаад тэгээ хоёулаа өнөөдрийнхээ үндсэн сэдв рүүгээ орё. Баярлалаа. За Бимба коучтой баярлалаа. За тэгээд юуны өмнө ингээд лайвтай хамт лайвыг бассандаа маш баяртай байна. За тэгээ өөрийгөө зочин танилцуулъя. Намайг Охин Баярын Лавга гэдэг. За би 2024 оны 1-р өдрөд Америкийн нэгдсэн улсад төвтэй Top Coach Academy суралцаад за тэгээд хорт туршлага салгах коуч, habit coach гэсэн нийшээр суралцаад төгссөн юм хүн байгаа. За одоогоор ингээд хүмүүс яг хорт туршлагаас салахыг хүсэж байгаа хүмүүс ганцаарсан коучинг өгөөд ингээд тусалж дэмжээ чиглэл өгөөд явж байгаа хүн байна. За одоогийн байдлаар Тайван улсад ажиллаж амьдардаг. За ерөнхийдөө яг ийм хүн байна. За баярлалаа. За баярлалаа Лавга коучтой. За бидний өнөөдрийн лайвын сэдв эр хүн уйлдаг вэ гэсэн сэдв тавьсан байгаа. За манай Лавга коуч маань манай Top Coach Academy анхны эрэгтэй коуч учраас би бас энэ чиглэлээр бол нэлээд одоо тий Лавга коучтойгоо ухаж ярих гэж бодож байна. За бид бүхэн одоо тий манай монголчууд гэж би хэлж л да. Тэгээ ерөнхийдөө бол эрэгтэйчүүд маань тий за одоо арга бэлэг гихчээр эрэгтэй эмэгтэй уул нь хүмүүс болоод их хэрэгтэй шүү дээ. Гэхдээ манай Монголд бол тийм эрэгтэйчүүдийнхээ маань дуу хоолой нэг дутагдаад байгаа, шинж тэмдэг маш хэлэрж байгаа. За тэгээд яг аргагүй одоо манай Лавга коучийг ингэж нийгэм руугаа бусдаа ингэж нөмрөө нөөлөг одоо тий бас урайлж бусдыгаа манлайлах тийм эрэгтэй хүмүүс их дутагдж байгаа харагдаж байгаа. Тэгээ би Лавга коучээс юуны түрүүнд яагаад одоо тий habit coach буюу энэ зуршлын коуч болсон бэ. Тэгээд энэ түүхээ яриад хоёлаа өнөөдрийнхөө ярианыхаас тийг эхлэе гэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр мэдээж манай наад томсон багш маань хэлдэг те. За хүн тодорхой хэмжээний ингээд амьдарч байгаа одоо хэдэн настай яг тэр нас одоо хугацаа хүртлээр ингээд тодорхой хэмжээний амьдралын туршлагыг хөрөмтлүүлсэн байдаг те. За заавал энэ онлайн одоо мэдлэг биш. Яг тэр амьдралдаа өөрийнхөө одоо биеэр амсаж туулж мэдэрсэн тэр одоо үйл явдлаасаа ингээд өөрийн гэсэн туршлагыг хөрөмтлүүлсэн байдаг гэж хэлдэг. За тэр нь угаасаа яхахгүй үнэн зүйл. За мэдээж ингээд олон коучуд олон нийтээр ингээд гарч байгаа. За ингээд би яагаад одоо habit буюу одоо энэ зуршлын коуч за тэр зам бүр ингээд хорт зуршлын коуч те болсон байх гэхээр би өөрөө болохоор яхахгүй хорт зуршилтай байсан хүн. За тэгээд одоогийн байдлаар энэ хорт зуршил гэж яриад байгаа одоо ялангуяа монголчуудын одоо нийгэмд эслээд байгаа энэ мөрөдөд тоглоом арих тамхи те эдгээр одоо зуршлууд бүгд надад байсан. За гэхдээ байхдаа энэ одоо хоёрын хооронд байгаагүй те сонирхлын журмаар байгаагүй бүх тийм донтолтын хэлбэртэй болсон байсан. За тэгээд мөрөдөд тоглоод одоо ингээд өөрийнхөө одоо бүх мөнгөөр тоглодог болсон. За сүүлдээ нөгөө тийм даамжраад хүнээс мөнгө зээж тоглодог болсон. За бүр сүүлдээ ингээд маш их худалдаа ирдэг болсон. Тэгээд хамгийн сүүлд нь өөрийнхөө биш мөнгөөр тоглодог болсон. Одоо ингээд хүмүүст одоо худалдаа ирж одоо шууд хэлэхэд бол баг зөөр их юм уу да тийм хүмүүс ингээд худалдаа ирж мөнгөний авч тоглож бичихсэн гэсэн. За тэгээд яг багшийнхаа ингээд одоо шатаараас нь сургалтууд суугаад те одоо сэтгэлийнхаа бага насныхаа trauma гэдгээр ингээд явж байхдаа би нэг зүйл ойлгосон байхгүй юу? Багш маань хэлсэн. За би одоо ингээд бид нар коуч болох ингээд сургалтын зуухтаа нийшээ сонгоцоод те. Тэгээд өөрөө юм мэдэхгүй байгаа бол ингээд багштайгаа ярилцаад яа багш угаасаа яхахгүй чиний ер нь одоо нийш чиглэл болоод юу юм байна. Яг энэ мөрөдөд тоглоом ялангуяа одоо энэ хорт туршлаас салгах чиглэлийн одоо
коуч болов те чи яагаад тэр өөрөө биеэрээ мэдрээд за тэрнээсээ ингээд одоо 100% гарцсан те чи эргэж ингээд бутаа тэрэндээ орохоргүй болчихсон хүний хувьд яг одоо чиний энэ одоо мэдэрчсэн мэдрэмжийг одоо мэдрээд явж байгаа олон залуучууд байгаа. За тэрнээсээ ингээд шалтгаалаад одоо гэр бүл салалт за бүр цаашлаад амиа хорлох энэ чинь ингээд одоо за гэр бүл салдгүй маа гэхэд нөө гэр бүлийн таг уураа амжилт өсөж байгаа хүүхдүүд ямар байх вэ те энэ чинь хар багасаад ингээд одоо маш буруу үйлдвэрүүд авч өснөө чи Монгол ирээдүйн те за миний ингээд сэтгэл нэг дотроо бодож явж бүр маань бусдад одоо тусалдаг тийм хүн болчихсон гэж боддог байсан. За гисэн хэдэж ингээд нөгөө юунд бусдад туслах нь байдаг ингээд өөрийгөө ч их аваа явж чадахгүй ингээд мөрөдө тоглоом хор төвчтэй хамааралтай хүн байсан. За тэгээд энэ зогслуудаасаа ингээд салж чадсанараа за би салж чадсан юм чинь одоо бусад хүмүүст ингээд дуу хоолойгоо хүргээд те за ингээд ялангуяа одоо энэ өсвөр насны хүүхдүүд ингээд нэг хор туршлын бүр ингээд одоо донтолтод орцохоос өмнө бас ингээд дуу хоолойгоо өргөөд зөвлөгөө чөлөөг өгдөг одоо тийм хүн болёо гэж шийдээд те за ингээд одоо habit coach хор туршлаас салгадаг за мөн хажуугаар нь одоо нэг эерэг зуршил одоо мэдээж өөртөө бүтэх хэрэгтэй одоо альва хор туршлаас салж байгаа хүн одоо оронд нь эерэг зуршилтай болох шаардлагатай байдаг ингээд орлуулах арга гэж байдаг те тэгэхээр би одоо ингээд ер нь ингээд бусдад тусалъя те ингээд бусдад туслаад ингээд бас гой мэдрэмж авдаг те ингээд ганцаарсан коучинг өгөөд явж хахад за тийм болохоор би одоо ингээд habit coach гэсэн одоо нишийг сонгож аваад ингээд төсөөд ажиллаад явж байгаа юм байна. Баярлалаа Лавга коуч. За Лавга коуч мөн сая хэллээ тий. Яагаад энэ habit coach тэр тусмаа бүр хор зуршлаас салгаж коуч болсон бэ гэхээр өөрөө тийм зуршлуудтай байсан байх нь байна. Тэгээд багштайгаа уулзраад багшийнхаа одоо тий коучинг аваад тэгээд тэр тусмаа бүр цаашаа өөрөө энэ хор зуршлуудаасаа салаад тэгээд салсан хүн чинь би бусдад туслахын ийм асуудалд орж явж байгаа ийм хүмүүс туслая гэд коуч болсон юм түүхээ ярьлаа. Тэгээд би битэрийн өнөөдрийн ярианы сэдв эр хүн уйлдаггүй гэсэн сэдв байгаа Лавга коуч. Тэгээ би энийг яагаад би энэ гашгийг тавьсан бэ гэхээр ер нь бол манай эрчүүд маань их дотогшоогоо юм аа тий ерөөсөө дотогшоогоо их ер нь юмаа илэрхийлж гаргаад байдгүй. Энэ айгүй олон зүйлдер бас ингэж харагдаж байдаг л да. За тэгээд яагаад ингэ дотогшоогоо болсон гэхээр бид бүхэн ерөөсөө багаас нь үр хүүхдээ за тэр тусмаа эрэгтэй хүүхдийг ер нь баг эрэгтэй хүүхд уйлдаггүй тий одоо эр хүн уйлдаггүй гэдэг маань ерөөсөө цаад мэдрэмжийг нь хааж боогод мэдрэмжийг нь ерөөс сонсдоггүй байсантай холбоотой юм байна гэж бодож байна. Яагаад энэ надад айгүй чухал буй бүр энийг бүр ингээд чамтайгаа одоо эрэгтэй одоо Лавга коучтойгоо бүр ингээд ухаж ярих гэдэг хэрэг эрэгтэй хүний майндсет эмэгтэй хүний майндсет бас нэг өөр байгаад байна тий. Би өөрөө хоёр эрэгтэй хүүхдтэй хүн ээж хүн баггүй юу. Тийм учраас би одоо яг эрэгтэй хүүхдүүд өсгөж яваа ээж хүний хувьд ингээд өдөр тутамдаа ингээд надад ингээд чаленжинг асуудууд айгүйх тулгардаг. Тэгээ би ямдаа хоёр хүүхдээс ингээд бас энэ эцэг их болгоныг боддог мөрөөддөг зүйл юм байгаа. Үр хүүхдээ сайн хүн болгочих юмсан, сайхан амьдраасаа үр хүүхдтэй надаас илүү сайн яваасаа л гэж эцэг их болгон боддог шүү дээ. Тэгэхээр одоо тийм хүн болохын тулд тэр суурийг л тавих хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэр суур буюу тэр үг байдаг шүү дээ. Та нөгөө нэг төмөс тарчаад сарнаа ургыг хүлээнэ үү гэдэг шиг. Юу тааж суулгаж байгаа энэ хүүхэд насн дээр сууж идэг юм байна. Тэгээ би одоо сүүлийн үед бүр яг энийг айгүйх ингээ яриад за энэ шархууд чинь ерөөсө бид нэг ингээ багалчаад явуулдгүй юм байна. За шархаа идэх ёстой юм байна. За бүр шарх чинь юу хаана бий болдгоо гэхээр ерөөсө хүүхэд наснд бий болдго юм байна. Тэгэхээр ерөөсө бид бүхэн одоо өөрсөндөө ажиллаа зогсохгүй өөр хүүхэдтэй тэр бага насны дээр нь энэ зүйлтэй ажиллаач энэ зүйлтэй ажиллах хэрэгтэй юм байна л гэдгээ илрүүл ингээл тэр тал руу дэлгүү ингээд орж ирээд тэгээ энэ сэдвээ ч гэсэн би бас тэрнтэйгээ холбож тавьсан юм аа. Тэгэхээр би Лавга коучсаа миний асуух гэж байгаа асуулт энэ байна. За ингээ айгүй одоо ирчүүд байдаг чи Лавга коуч минь яаж одоо тий энэ Нара Томсон багштай учирчваа. Яагаад энийг одоо тий энэ юг одоо коучинг одоо энэ зүйл рүү ингээд сонирхлыг ч одоо нэг юм бас ингээд гогдож татсан байж та тий. Яаж чигөө орсон бэ? Энэ түүхээ яриад өгөөч. Яагаад гэвэл эргэжтэйчүүд бол ингээд яг ингээд харж байгаа лайв бол үзээд байдаг. Гэхдээ ер нь барыг доор нь сэтгэл бичих ер нь их мар муу шүү. Тэгэхээр энэ зүйл рүү одоо чамайг минь татаж чиний анхаарлыг одоо энэ одоо коучинг болгох тэр тусмаа энэ Нара Томсон багшийн одоо хамт олон руу орж ирэх болцоог юу болгосон бэ гэдгийг би одоо анхны эрэгтэй коучээс би асуумаар байна. Баярлалаа коуч. За баярлалаа коуч. За тэгээ ерөнхийдөө мэдээж одоо эрэгтэй эмэгтэй гэхээр одоо байгалийнхаа өгөгдлөөрөө бас ингээд харилцааны хувьд өөр байгаа тий. За эрэгтэй хүмүүс яг за ялангуяа Монгол эрэгтэй хүмүүс
байдаг нь одоо үнэн. За гэсэн хэдий монголчууд ч бас эрт дээрээс одоо гэр бүлийн хүмүүжлээ уулна маш зөв одоо хүмүүжүүлж үр хөвгтөө одоо гэр бүлийнхаа хүмүүжлээр ингээд маш зөвөр ингээд хүмүүжж ирсэн ард түмэн байгаа байхгүй юу. За энэ хэдийнээс алдагдсан бэ гэхээр одоо нөгөө Монголын доройтолтой одоо манжин дарлалын үе за тэрнээс хойшоо ингээд уруудан доройтоод за бусад одоо үндэсний нэг галцал гэж ярьж та одоо тийм галцал юмд дурдаад одоо бусад үндэсний тийм одоо жоохон хааруу соёлуудыг авцсан гэсэн үг байхгүй шингээгээд авцсан гэсэн. Тэр нь болохоор яаж илэрж байна вэ гэхээр одоо аюул хүн өвөж болохгүй тий. За ингээд ерөнхийдөө л ингээд одоо бага наснасаа эрэгтэйч бай эмэгтэйч бай одоо тийм одоо дүүнэртэйгээ булаацагдаад тий тоглоомоо булаацагдвал наад захын чинь чи том ах нь байж зүгээр үг гээл тий. Ингээд наад захын чинь нэг юм байгаа байхгүй юу. Яг ингээд том одоо том хүүхдэн байна уу, дунд хүүхдэн байна уу, бага хүүхдэн байна уу, уул насан туршид одоо болж өгвөл яг ижлэгэн харилцаал, ижлэгэн хайрлаад явах хэрэгтэй гэж би ерөнхийдөө одоо ингээд эргээд бодоход их санагдаад байна. За тэр нөө ижлэгэн хайр одоо ижил хэмжээнд хайрлаж чадаагүйгээс болоод одоо мэдээж хүүхэд нь одоо баг дүүнд гараад ирэнгүүт л одоо баг манай Монгол соёлдсон тий. Баг л ингээд шууд мөмнөс томьёо баг мөмнөс гаргаад тэгээ баг өөрөө уучраад ухааны юм яг л ингээд тэгж хилдэггүй ч гэсэн яг тэгж мэдрэмж өгдөг те хүүхдүүд. Тэгээ хайда фэйсбүүкээр одоо тийм юм яваад байна тийм. Баг дүүг хөөжсэн чинь том дүү нь ирээд ээжийнхээ мэмийг булаацтаал те. Иймэрхүү юм яваад байгаа. За мэдрэмжийг хордог гэдэг нь одоо яхаарахгүй үнэн. За тэгээд за би яагаад одоо Нара Томсон багшийн те одоо энэ хичээл сургалтанд суугаад яагаад Нара Томсон багшийг сонгосон бэ гэх нь их сонин зүйл л дээ. Бас нөгөө нэг тийм дотроосоо нэг өөрийгөө өөрчилчихье гэж ингэ хичээгээд яваад байсан одоо сүүлийн нэг баг 50-аад ирснээсээ хойш 2-3 жил те. За тэгсэн хэдий чадахгүй байсан байхгүй. Мөрөдөө тоглоход болиё гэдэг хэд за нэг хамгийн удаандаа нэг сар болно. Тэгсэн мөртлөө буцаад тоглож. Тамхинасаа гарыг гээл хамаг тамхинаа хуулж муулж хаяад за одоо би шийдсэн хөө ингээд гэж мэгэл хамаг тамхиа ууж хайсан мөртөө 3-4 хоног бүрийгээд буцаад тамхиндээ орчихсон. За яагаад вэ гэхээр нэг тэр тухайн үед тэр одоо хүсэл оргилж штэ те. За би одоо болиё гэсэн хүсэл оргилоод байна. Тэр одоо оргисон хүслээ цаашид удаан төвч одоо удаан барьж явах чадвар. За эсвэл одоо дахиад тамхицах хүсэл төрөхөд тэр хүслээ дарах тийм одоо аргадаа суралцааг байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр би чинь яхаарахгүй одоо уурлах бухимдахад хамгийн түрүү тамхи бодогдсон те. За тэгэнгүүт л тайвшрах арга нь тамхи юм байна гэдэг одоо итгэл өмжил суудсан. Тэгэнгүүтээ л одоо тамхи татхаас өөр арга байхгүй байна гэсэн тийм бодолтой явуулсан. За тэгээд Нара Томсон багшийнхаа амглаа подкастыг сонсч хэлсэн те. Facebook хурцаад ямар азарыг гэдэг шиг Facebook хурцаад подкаст сонсчихлээ. Эхлээд орсон чинь дандаа эмэгтэй хүмүүс байсан. Ихэнх нь эмэгтэй хүмүүс. За тэгээд эмэгтэй хүмүүсийн одоо асуудлууд яриа те. За ийм тийм ингээд за тэгсэн чинь бас эрэгтэй хүмүүс тохиолддог асуудал яриад байгаа байхгүй юу те. За бас л ингээд эрэгтэй хүмүүс ч гэсэн одоо гоё нэгнтэйгээ уулзаад те. Бас нэг найзтайгаа уулзсан ч гэсэн бас нэг аригтаас уухгүйгээр нэг гоё уулзаж формоор байгаа байхгүй юу те. Яг нэг тиймэрхүү талаар ингээд юм яриадсэн Нара Томсон багш маань. Тэгээд тэнд орж ирж байгаа эмэгтэй хүмүүс маш гоё ярьж ирсэн те. Хамгийн гол нь тэд нэр хөвжүүлж яриаггүй ингээд өөртөө мэдэрсэн мэдрэмжээ өөртөө гарч байгаа тэр өөрсдөө ингээд ярилцаад бүр ойлгох нь ойлаад энийх нь энийгээ ингээ гоё хөвжөлтөө халуун дулаан хамт олон бүрдсэн байсан. Тэгээд би нэг хэд хоног сонсоод ингээд яхаарахгүй нөө багшийн дуу хоолойнд татагдаад байгаа юм чинь. Дуу хоолойнд татагдаа. Тэгээд тэр нь тэнд ингээ ярьж байгаа хүмүүсийн тэр одоо янаад нь бас татсан гэх юм уу те. За тэгээд ингээд коммент бичиж хэлсэн. Тэгээд ерөнхийдөө ингээд яхаарахгүй одоо тэр подкастыг сонссоор хад нэгээс би баг бэлэн болсон гэсэн юм уу тий. За би одоо ер нь дөрөг орсон гэсэн үг. За би одоо ер нь өөрийгөө өөрчлөх нь боломж биш тий. За би энэ хүн рүү хандъя л та гэж яг бүрнээ коучтой анх холбоо бариад бүрнээ коучийн сургалтанд суугаад за тэгээд ерөнхийдөө сэтгэл шалгуудаад багшийн одоо шархны хичээл суугаад тий. За тэгээд ингээд чатараас хичээл суугаад за бүр ингээд нэг жилийн membership ингээ хамрагдаад явж байгаа. Тэгээ бүр одоо ингээд коуч болсон явж юм тийм ч мөр гайхалтай зүйл баггүй юу. Тэгэхээр ингээд бас манай ер нь ингээд жоохон буруу хүлээж авах гэдэг шиг байгаа. Эртөө хүмүүсийг л одоо нэг
тийм өөрлөх гэдэг юм шиг те. За эсвэл бол ингээд нэг тийм сул дорой болох гээд байгаа юм шиг тийм мэдрэмж бас аваад их шиг байгаа зарим хүмүүс. Одоо ингээд ажиллаад байхад эрэгтэй хүн ер нь өөрлөж гэж ямар мэдээ угаасаа л байгалаасаа тийм одоо юу штэ те өөрдөггүй баг зөвхөн гэж одоо баг ойлгуулад тавмаа яагаад байна те. Тийм биш байхгүй. Одоо эн чинь за бүгд монголчууд энэ чинь дээр авч ирээ. Монголчууд ингээд хорхог боодог хийдэг те. Ингээд одоо битүү савнд халуун чулуу улаасгаад ингээд хийдэг. За тэгэхдээ хийг нь гаргадаг штэ. Хийг нь гаргахгүй бол чинь дэлбэрээд аюултай юм болно. За энэ одоо өөрлөх гэдэг нь чинь одоо хүний ялангуяа энэ амьд оюуханд хүний зайлшгүй одоо гарах хэвээр одоо нэгээс нь өрнцаар ингээд одоо тэр хүний дотор тэр хоригдсон байгаа тэр уур бухимдал одоо юу гэдэг гомдол зүхрэл асгал баяр тэгээд өөр чинь тэр нулимсаар гадагшилж байгаа байхгүй юу нэгээс нь өөр ингээд тэр дотроо байгаа сэтгэлийнхэн тэр тавгүй байдал эсвэл тэр баярлж байгаа байдлыг өөр ингээд гаргаад сурчгаал гэсэн ойлголт өгөх гээд байгаа. Тэгмээс ингээд юм болгонд өөлөд бай. Тийм одоо няцаануур бай. Тийм сул дорой бай гэсэн үг биш байхгүй юу? Энийг бас ингээд бас нэг зөв ойлгоод аваасаа гэж бас хэлж байна. Тэгэхээр ингээд яа харахгүй нэг л юм л болонгууд одоо уйлаад нялдраад ингээд нэг сул дорой носнолмостойгоо холдоод бай гэсэн одоо багтхан биш ээ. Энд дотроо байгаа тэр сэтгэлийн одоо зовлон шаналл юу гэдэг баяр тэрийг ингээд тухайн мөчт нь гаргаад явахгүй болоод тэр дотор бүтгэл гэдэг зүйл үүсдэг. За тэрнээсээ удаан тэгээд яваад тэр сэтгэлийн шарахгүй болоод за тэгээд таны амьдрал за таны бүр ингээд ойр тойрны хүмүүс тэр нүхт ингээд бас өргөр нөлөөдөг зүйл байгаа гэдэг ингээд ойлгоод авчаасаа гэж хэлж байна. Тэг ерөнхийдөө бол гол зүйл юм байна. Маш их баярлалаа лавга коуч. За би лавга коучгаа хэлсэн зүйлээ хэлээд. За лавга коучээс би асуусан асуулт нь яаж одоо энэ Нара Томсон багшийн tribe руу одоо хамт олон руу ороод ирвэ гэсэн. Тэ өөрөө хэлж штэ. Эхлээд ингээд өөрт нь тийм хүсэл байсан байна. Тэ би өөрчлөгдөх хэрэгтэй байна. Амьдралаа өөрчлөе, өөрийгөө өөрчлөе. За тэгээд азар гэдэг шиг юуны Нара Томсон багшийн одоо тэр сургалтыг подкастыг сонссон байна штэ. За энэ дэр би бүр нэг амиг бүр онцгойлоод хэлчихье. За одоо лавга битэр маань энэ лайвыг паблик цацж байгаа. Энэ бол цаашаага шеэрлэгдэх гэж үзэж болохоор юу лайв болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр ингээ хийгээд байгаа лайв. Одоо манай коучуудын, манай багшийн маань хийж байгаа ингээ лайв чинь нэг хүн дисмаа гэхэд нөгөө хүнд нь хурж идэг. Тэр нь хэрэгтэй хүнд нь тэндээс ингээ хэрэгтэй зүйлээс гогдоод авах болцоотой байдаг юм байна. Энэний нэг жишээ маань одоо лавга коуч маань байж сууж штэ. Би ч ялгаагүй яг ингэж л би энэ хамтлагдан руу оржсэн. Би энэ зарчмаар явж л би коуч болсон хүн байгаа. Өөрийнхөө асуудалтай би яаж тэмцэх вэ гэхэд надад тийм гэрэл гэгээ гарч ирсэн. Би тэр гэрлийг дагсан байхгүй юу? Ингэж сонсоод тэгээд эхлээд юу подкастуудыг сонсоод дараа нь коучийнхаа сургалтанд сууя өөрийгөө өөрчлөе гээд тэгээд суугаад бүр цаашаа Нара Томсон багш дээр коучийн сургалтанд суугаад коуч болоод ингэж явж байна. Одоо олон хүмүүс одоо ингээд тус болоод хор зуршлаасан салгаад явж байгаа хүн байгаа. Би тэгээд лавга коучор маш бахархаж байгаа. Өөрийгөө өөрчлөө зогсохгүй те өрөөл бусдад ингээд тус нэмэр болж байгаа гэдэг чинь бид бүхний энэ одоо амьдралдаа хийж байгаа баг хамгийн том одоо баг бас нэг том зорилго гэж би боддог. Тэгээ би лавга коучоос habit буюу одоо хор зуршлын коучийн хувьд бол би бас дараагийн асуулт маань энэ дээрээс гарч ирж байна. Тэгээ би энийг хэлгээс өмнө би өөрөө бас түрүүнд дурдсан 2 хүүгийн ээж байгаа. Тэгээ би энэ эр хүн уйлдаггүй гэдэг гарчиг тавихтаа би яг бодсон байхгүй юу? Би багштайгаа суралцаад би өөртөө их ажиллаад гүн одоо өөр лөгөө орсон хүн байгаа. Тэгээ өөртөө ажиллаж явж байгаа, өөртөө ажиллаж байгаа хажуугаар би бас 2 хүүхэдтэй ажиллаж байгаа. Гэхдээ би Нара Томсон багшийнхаа сургалтанд орж ирэхэд би өөрийнхөө төлөө орж ирээгүй юм байхгүй юу? Би бол 2 хүүхдийн төлөө орж ирсэн байхгүй юу? Хүүхдийн төлөө. Ягаад тэгэхээр өөрөө зүтгээд өөрөө асуудалтай ороод шавар шавхагтай хутгалтай явж байхад миний 2 хүүхд тэрний нөлөөгөөр зан характерт нь өөрчлөлт орж исэн байхгүй юу? Тэгээ би нэг ингээд баг ингээд сэхэ харж байгаа байхгүй юу? Үгүй би ер нь юуны төлөө амьдраад байгаа юм бэ? Яваад байгаа юм бэ? Нөгөө өсгөж өөрийгөө бүр бөөцөлөд хамаг юмаа зориулаад байгаа үр хүүхэд минь энд ингээд сэтгэлийн трауматай, баахан асуудалтай, ийм гуниг гуталтай болсон байгаад би ер нь юуны төлөө явж байгаа ингээд би тэгэж өөрийгөө өөрчлөлтийг хийсэн бас нэг Монгол ээжийн одоо жишээ би урдчин сууж байна. Тэгэхээр би өөрийнхөө төлөө яваг байх нь шүү дээ. Тэгээ би хүүхдүүдтэйгээ ажиллаж байгаа би тэгээд энэхүү гарчиг өгөхдөө би бодсон байхгүй юу? Би яг 2 хүүхдээ ингэж хэлдэг. 2 хүүгээ би одоо саяхныг хүртэл яг л тэгэж одоо загнах биш. Би одоо нэг хүн уйлгүй биш. Одоо англиар болохоор би don't cry like a baby. Одоо нэг baby шиг битээ уйлаад 2 хүүгээд гэдэг. You're a boy. Одоо чи том boy болсон хүү шүү дээ гэж би яг хүүхдэд тэгэж одоо хэлдэг байсан байхгүй. Энэ бол ерөөс автоматар гарч ирдэг байхгүй юу? Тэгээ би багштайгаа ажиллаад би одоо ингээ бас арай жоохон арга барилаа ингээ янз янзаар жоохон өөрчлөлт байгаа. Одоо би харин хүүхдүүдтэй тэр
Битээ уйлаад яагаад одоо жоохон хүүхчиг уйлаад байгаа юм. Том хүүхчиг байгаа ч гэж яхихын хооронд миний хүү яагаад уйлсан бэ? Юу болсон бэ ч гэдэг юм уу. Тэ айл болох тэрийг магадгүй нэг жоохон тэрвэрж аваад нэг пад хийгээ заяа. Одоо манай хүүхдүүд чинь 7 9 одоо 10 хүрчлээ манай том хүүхд маань. Настай хүүхдүүд л дээ. Ингээ тэрврээд ингээ яхаар хүүхэд ингээ нэг тийм нэг уйлж байгаа, бухимдж байгаа, ууралж байгаа хүүхд чинь нэг энэ л юм зангирж байгаа штэ. Том хүн ч ялгаагүй. Ир энэ Тийш хүүхд яа. ялгаагүй. Сая лавга коуч минь хэлээ ингээ нөгөө хорхогны одоо бидний хамгийн л ойрын жишээ штэ. Яг тэр хорхогны сав гарахгүй бол дэлбэрдэгтэй адилхан хүн болгон тийм сэтгэлийн бидний сэтгэл гэдгийг эргэтэн гэж одоо ойлгох хэрэгтэй байна. Тэрнийг л гарч байгаа илэрхийлэл маань энэ уур бухимдал инээд одоо ямар л тийм сэтгэлийн мэдрэмжүүд байдгийг хүн тэрүүгээрээ илэрхийлж яд юм байна. Энэ сэтгэлийн хэл маань болохоор л бид бүхний гаргаад байгаа зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр энийг гаргаж энэ мэдрэмжүүдийг илэрхийлж явах ёстой байдгийг шаардлагатай байдгийг юм байна. Тэгхгүйгээрээ за одоо манай лавга коучинг маань нийш болох энэ habit буюу тэр тусмаа хор туршил байгаа юм. Эрэгтэй хүмүүс маань өшөөгөө дууга байгаад байгаагийн хор хохирлоор гэж би хэлчихье л да. Магадгүй энэ буруу ч үг ажиллах юм. Үр дагавраар гэж хэлчихье. Энэ буруу habit руу их орж ийна. Буруу зуршил руу. Тэр нь тамхи, арх, за одоо мөрийтэй тоглоом, ямар нэг юм донтох те. За бүр цаашлах юм бол одоо нэг бурхан минь одоо хар тамхи одоо гэдэг их цаашаа явж штэ. Ийм зүйлрүүд их орж байгаа. За эмэгтэй хүмүүс ч гэсэн ялгаагүй. Гэхдээ би бол дийлэнх эрэгтэй хүмүүсээс ийм зүйл рүү ороод байгаа явдал нь бид бүхэн тэр өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг илэрхийлж чадахгүй тэр зүйлээ ийм зүйлүүдээр нөхөд яваад байгаа юм шиг надад бол тийм шинжлэндээ илэрдэг. Тийм учраас одоо лавга коуч битээр бас цаг бас битээр хязгаартай. Тийм учраас айгүй бол ийм хор зуршлууд би дурдаад хэллээ. Тэгэхээр энэс нэг талын аваад ч юм уу жишээлээд энэ талаар тайлбарлаад өгөөч гэж хүсмээр байна. Лавга коуч. За зөв яг Бамба коучинг саяны ярьдаг бас зөвлөө. Одоо ерөнхийдөө тэр нэг дотгошоо хүн гэж ярьдаг тий одоо чиглэн дотгошоо хүн эсвэл их цайлган яг л хүүхдэрээ яг л цайлган гэж ярьдаг тий. Бүү ингээд тэр зүүнийг гэж ярьдаг тий. Нөгөө хүн ч гэсэн одоо тэрэнд нь итгээд би нэрээ цайлган би яг л хүүхдэрээ юм байна гэдэг ингээд бодоод явдаг. За насан турсан хүн бодвол дотоод хүүхэд ч гэсэн насан тэр дотоод хүүхдүүд доод үсэн дагаад насан турсан байх хэрэгтэй байхгүй юу? Уул нь бол за яг үүндээ тэр цайлган гэдэг хүмүүс чинь бүр ингээд дотгошоогоо байдаг. Одоо надаас коучинг авч байгаа ганцаарсан коучинг авч байгаа хүмүүс бүгд сайхан сэтгэлтэй. Бүгд найзууд нь бүгд түүнийг сайхан сэтгэлтэй. Одоо ойр тойрных нь ажлынх нь хамт олон бүгд намайг сайхан сэтгэлтэй гэж ярьдаг, намайг мундаг гэж ярьдаг. Гэсэн хэдиж би одоо ингээд мөрөдөд тоглоод байна. Би ингээд өрөнд ороод байна. Тэрнээс гарч чадахгүй нэг байгаа байхгүй. Тэр үнэ дотор юу вэ? Сэтгэлийн шарах яваад байгаа байхгүй тий. Нөгөө нэг одоо бас зарим хүмүүс ингэж ярьдаг, зарим эмэгтэй хүмүүс энэ сошиалар бүр нэг хэсэг нэлээ явсан. Хадам ээжээс өргөж авсан хүүхэд гэж нөхрөө гэж ярьдаг. Хадам ээжээс өргөж авсан хүүхэд гэж яриад хар чинь ямар одоо нөхөр тэр чинь яг нэг жоок гэдэг байгаа байхгүй. Жоок гэсэн хэдээч тэр чинь асар буруу ойлголтыг өгдөг. Ялангуяа хүүхд эрэгтэй хүүхдүүд би эхнэртэй болно гэсэн эхнэр маань намайг хүүхчиг хайрлах юм байна. Би хүүхчиг байж болох юм байна гэсэн тийм буруу мессежийг бас өгöd байгаа. Энийг бас анзаарах хэрэгтэй. За тэгэхээр тэр дотгошоо хүмүүс гэдэг нэг хүүхчиг цайлган гэдэг байгаа хүмүүс хөвчлэн мөрөдөд бол юм хамааралтай. Ямар нэгэн хортод туслах хамааралтай болсон гэдэг. Харин эсвэргээрээ нөгөө нэг дотоод хүүхдэн дагаад том болцсон тий. Альва зүйл одоо хариуцлагатай хандах сурсан. Тэгээд бүр наанта цаантаа ингээд тэр хүнийг монголчууд юу гэхээр санаа муутай гэж ярьдаг. Дотор тамиртай гэж ярьдаг. Санаа муутай гэж ярьдаг. Тэр чинь яг үнэндээ яг л одооны нийгэмд бол санаа муутай гэхээс илүү дотоод хүүхдэн тэр дотоод хүн дагаад ингээд насан туршсан тий. Би дагаад сурцсан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр одоо энэ хорт туршлын одоо хамгийн ихний нөлөө бол яа харахгүй сэтгэлийн шарах гэдэг нөлөөж байгаа маа. Тэгээд одоо баг наснасаа ингээд одоо хинээс үлгэр дүүрэл авч ийн те. Хин хажууд нь арх ууж ийн, хин хажууд нь тамхи татж ийн, хин хажууд нь худлаа хийж ийн, худлаа хийж ийн. За одоо энэ зүйлдээ яг миний ингээд бодоод байгаагаар энэ сошиал орчинд одоо бүр энэ улс төрчдийг ингээд одоо бүхэл улс төрчдийг одоо хулгайч сэлгэж гэж бодож ийн, авилгач гэж бодож ийн те. Энэ чинь яхаарахгүй одоо энэ өсвөр насны хүүхдүүдэд ингээд өдөр дүүрэл өгөөд явж байгаа. Энэ улс төр гэдэг чинь бүр айхтар зүйл юм байна. Бүгд хулгайч байд юм байна ингээд. Та насан турш хүмүүс хүүхдүүдийг ингээд хүүхд юм чинь юу ч ойлгохгүй гэж бодоод ингээд хажууд нь худлаа хэлээд
Дулгаа хийгээл хэрэлдэж зодтолтол яваад байдаг. За гэсэн хэдээс нөгөө хүүхдүүд нь бүгдийн тэр одоо тарих оюун ухаандаа ингээд бичиж авч идэг. Одоо тэр тархиндаа тий. Тэгэхээр ингээл үлгэр дуурайл гэдэг зүйл маш чухал болоод байна. Одоо энэ сошиалар илий балаа юм их явж байна. Хэрүүл маргаан их явж байна. За тэгээ яг саяны миний хэлсэн тэр хадам ээжээс өргөж авсан хүүхдгээл нөгөө тгээ хийлээл явж байна. Энэ чинь яаж юм бэ гэхээр чинь нөхрүүд төгөл чинь буруу ойлголт болж байгаа тий. Нөгөө яг хөө ихтэй хүмүүс тэр нөгөө тайлд тавьсан оймцоо хайгаад оддоггүй байж болно. Гэсэн хэдий ч тэр хүүхэд гэж ярьдаг нь маш буруу зүйл байна. Ялангуяа хадам ээжээс өргөж авсан хүүхэд чи амар муухай сонсож байгаа. Тэгээд тэрийг нь сонсож байгаа тэр хүүхдүүд яг хөө одоо ингээд ер нь би хүүхд шиг байвал гоё юм байна тий. Би одоо хүүхдэрэл байвал ингээд гоё юм байна. Их нэртэй болохоор би яг ингээд хүүхд шиг айшлие гэж. Энэ залуу гэр бүлийн салж байгаа шалтгаан нь бас энэ зүйл яваад байгаа. Үргэж байхдаа ингээд яг гоё нөгөө хайрлалт дурдаад хүүхдүүд чинь тий ингээд яг гоё явж яснаа. Яг ингээд хүүхдтэй болоод яг ингээд бүх асуудал ингээд бодтой нуруунд дээр нэрэхээр яг л нөгөө хүүхд чинь дангаа гаргаад амьдрал өдөө зан нэг дангаа гаргаад хэлж байгаа. Тэнгүүт нь яадаг вэ гэхээр юм хүмүүс хэрэлдэж эхлэн маргадаж эхлэн тий чи ч ямар юм үзег юм бэ? Чи ч одоо өдний том болчихоо тэгээд яг л нэг ийм одоо бэлтгэдэг байхдаа ингээ хоорондоо тууцсан тий тэрнээсээ ингээ болоод ингээ салт сарин үүсээ явж байгаа. Тэгэхээр мөрөдөд тоглоомын одоо энэ маш их ихсэж байгаа. Надаас коучинг авч байгаа ихэнх хүмүүс нь 10 хүний бүр 7 хоногийн ярьчих. 70% шүү дээ. Мөрөдөд тоглоомын хамааралтай болж байгаа хүмүүс байна. Тэгэхээр одоо энэ мөрөдөд тоглоом гэдэг нь бүр ингээд чимээгүй тахалдаг шиг тий. Бүр айхтар зүйл болсон байна. Мөрөдөд тоглож байгаа хүн өнгөтэй өөдтэй бүх юм одоо зардаг. За сүүлдээ ингээд одоо яг л миний одоо яг туулж өнгөрөөсөн шиг хүмүүс худлаа хийж мөнгө зээлж авдаг. За сүүлдээ одоо лөөвөр гээл чи угаасаа лөөвөр хийн. Өөрийнхөө биш мөнгөөр тоглож ирсэн гэдэг. Тэ? Одоо юу гэдэг одоо байр орноо процент тавих юм уу? За эсвэл ялангуяа одоо нэг компанид ажилладаг хүмүүс нөө дансаар нь ингээд бигүүд ингээд одоо мөнгө дамждаг шүү дээ тий. За дамжиж байгаа мөнгөний хөтөл ингээд цэглээ тоглосон хэмжээний өрөнд авах хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр одоо энэ мөрөдөд тоглоомны хамаард олцсон байна. Би одоо мөрөдөд тоглохоо болмоор байна гэж бодож байгаа хүмүүс байвал зүгээр одоо ахинда за би мөрөдөд тоглоомоос гарч чаднаа гэсэн одоо тэр итгэл үнэмшиг өгөх хэрэгтэй. Бүр ингээд яг тэр одоо манай имэнэр яг майр уншаал яваад гэсэн чинь одоо ингээд бидний баг багт ингээд амны уншлага болсон. За яг тэр мөрөдөд тоглоомоос гарч чаднаа гэсэн тэр итгэл үнэмшлийг ингээд амны уншлага шиг өглөө болон өөртөө хийж явах. За тэгжээж яадаг вэ гэхээр хүний тарих за энэ чинь одоо нэрээ гарах гэдэг юм байх шүү гэдэг тархичин хүртэл тань тусалж ирэх. За тэр мөрөдөд тоглох гэдэг тэр одоо давтамжууд тэр мөрөдөд тоглох гэдэг тэр одоо дотроос нь тэр майжаад байгаа тэр одоо өсцүүд тэр шондууд чинь гаргаж хэлдэг байхгүй. За тэгээд дараа нь яах хэрэгтэй вэ гэхээр одоо үйлдэл хийж эхэлнэ. Тэ. За одоо тэрийг ойр тойрны хүмүүс зүгээр ингээд хэлчих хэрэгтэй. За би ингээд тоглоод тэдний өрөнд орсон байгаа. Би ёстой дахиж тогломоор байна. Надад битгий мөнгө зээлээрээ гэдэг тэ. За иймэрхүү ингээд бодтой үр дүнтэй үйлдэл хийгээд эхлэх хэрэгтэй. Тэгэхээр угаасаа хүний тэр одоо хүн чинь бас оюун ухаантай хүн гэдэг талаас нь дотроос тэр ухамсар гэдэг зүйл ажиллаж эхэлдэг тий. За тэгээд мэдээж одоо ингээд ухамсараараа яг ингээд болцсон хүмүүс байгаа. За гэсэн хэдээс нэг хэд их хамааралтай болсон хүмүүс өөртөө хичээд гарч чаддаггүй. Тэгэхээр яхаар одоо мэрэгжлийн хүний тусламж нэгдүгээр мэрэгжлийн хүний тусламж хоёрдугаар гэр бүлийн одоо ойр тойрны хүмүүсийн тусламж маш их хэрэгтэй боллоо. Мэргэжлийн хүнд хандсанаар яадаг вэ гэхээр одоо зөв гарах арга замыг заалгах гэсэн. За тэр заалгасан замаараа явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд нэг хүмүүс чинь яг өөрийнхөө за би донтоогүй тий би гарч чаднаа гэх. Тэгээ нэг хэд хоног ингээд гардаг. Тэгсэн мөртлөө буцаад тоглоод эхлэхээр өмнөхөөсөө илүү мөнгөөр тоглож эхэлдэг. Мөнгөний үнц нь байхгүй болсон. За тэгээд за би угаасаа чадахгүй мэн гэсэн тийм одоо буруу мэдээлэл, буруу мессеж ингээ өөртөө аваад. За би угаасаа чадахгүй мэн. За би баг хүн хөтлөө арих юм байна. Би хүн хөтлөө тамирчих юм байна. Тэгээд би баг тамирхгүй амьдрч чадахгүй юм байна. Би тоглохгүйгээр амьдрч чадахгүй мэн гэсэн мессежүүд ингээд өөртөө хар мэдээллүүдийг аваад байгаа. Тэгэхээр одоо ингээд яах аргагүй өөрийгөө өвдөлчөрөөд тархиндаа би гарч чаднаа гэсэн итгэл үнэмшлийг суулгах хэрэгтэй. Хамгийн ихний ээж нь. За тэгээд ирэхээр аянда угаасаа ингээд сэтгэл санаа гоё болоод тий. За би угаасаа гарч чадах юм байна гэдэг
яг тэр мөчтөөр ингээд одоо мэрэгжлийн хүн тандаад ойр тойрныхоо ихтэй хүмүүстэй хэлээд те би ингээд гарч байгаа шүү. Би хэрвээ ингээд өөрөө чи мөнгө зээлж чадахгүй надад битгий мөнгө зээлээрээ надад ингээд туслаарай. За энэ бүх тусламж үзүүлээ. Тусламж үзүүлээд яах аргагүй байх хэрэгтэй. Хүмүүс яриад байдаг чи өөрөө өөртөө туслах хүн гэж ярьдаг. За чи өөрөө өөртөө туслах хүн мөн. Яг тэгвэл чи өөртөө болохгүй бүхэл нь дотроо мэдээд байгаа хэрнээ үйлдэл хийж чаддаг байхгүй. За тэр мэрэгжлийн хүн гэдэг одоо коучуд чинь сэтгэл зүйчнэр чинь өөртөө үйлдэл хийлгэн. Хүн нөгөө нэг үйлдэл хийж чадахгүй ингээд дотроо бодоод явдаг. Тэгэхээр чинь нөгөө бодоод яваад хаш нэмэргүй шүү дээ тий. Тэрийг одоо бодлоо гаргаад үйлдэл болох хэрэгтэй. Үйлдэл болгож ийж амжилттай үр дүнтэй болно. За тэгээд үйлдэл хийгээд ирснийхаа дараа хүн өөрийн мэдлэгөө угаасаа ингээд гоё бодоод талархал илэрхийлж авдаг. За тэр талархал гэдэг зүйл чинь ингээд яах аргагүй хүнд гоё энерги за өөртөө төдийгүй бусад хүмүүс ингээд эрг энерги, эрг цэнийг түгээж хэлгээ. Гэмээр байна. За баярлалаа Лавга коучт маш сайхан тий одоо энэ хор зуршлаас энэ зуршлуудаас одоо муу зуршлуудаас одоо яаж салах аргыг зааж өглөө. Эхлээд хамгийн түрүүнд одоо билээ хүлээн зөвшөөрөх. Тэгээ энэ бол айгүй бүр донтолд одоо тий зуршлууд хэцүү зүйлүүд байна. Тэгээ энэс бол тийм амар бол гараад явах бол айгүй хэцүү. Тэгэхээр эхлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. За тэгээ дээрэс нь мэрэгжлийн хүнтэй ажиллах хэрэгтэй байна. Өөрийгөө одоо хүмүүсээс тусламж авах хэрэгтэй байна. За хамгийн наад захын ойр тойрны гэр бүлийн гишүүдээсээ те дэмжлэг авах хэрэгтэй байна. Тэрнийг өөрөө хамгийн гол нь илэрхийлж хийх хэрэгтэй байна те. Хамгийн наад захын тийм бити тийм миний болцоо бити хангаач те. Тэгээд одоо тийм ингээд надад бити ядаж л мөнгө бити зээж намайг одоо тийм юм дөрөв гэд тэгэхээр чинь хүмүүс энэ чинь бүр энэ зуршлаас энэ хор зуршлаад гарахын тулд нэлээд тийм одоо бүр ингээд багийн ажил хийж гарахаар байна шүү дээ тий. Тийм шүү дээ. Тэгэхгүй бол ингэж байгаа байхгүй Бямба коуч. Одоо нэг гэр бүлийнхэнтэй гишүүдтэй ойр тойрныхоо найзууд ингээд үннээ хэлж хамгийн гол нь үннээ хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй нэг зарим хүмүүс чинь өргөжүүлэх гэж жүжиглээд байдаг шүү дээ. Гэтэ яг тэр хот туртаасаа салгаж бичиж байгаа хүн үннээ хэлж сурдаг байхгүй. Угаасаа өөрийн мэдлэгөө үннээ хэлнэ. За тэр үннээ хэлэх нь ямар даваа талтай вэ гэхээр тэр одоо найз нь ч байна уу, эхнэр чинь ч байна уу, танд одоо ингэдэй. Одоо эхнэрүүд нь нэг нөхөр нь нэг хэд хоног арх уухгүй ингээ сайн байгаад ирэнгүүт эхнэрүүд нь өөрсдөө тусалж байгаа гэдээ урамшуулж байгаа гэдээ архины мөнгө өгчдөг байхгүй юу. Миний хань хэд хоног уугааг юм чинь нэг лааз пи ууч. Миний хань хэд хоног тоглоог юм чинь за нэг 20,000 төгрөг тоолж гээд 20,000 төгрөг өгчдөг байхгүй юу. Тэр чинь яг нэг мэрэгжлийн хүн биш нэг өөрийгөө өөрсдөө нэг дэмжиж гэж бодоод байгаа байхгүй юу. Урамшуулж гэж бодоод байгаа. Яг урамшуулах нь зөв. Гэхдээ тэр урамшуулт нь маш буруу урамшуулт байна. Нөгөө хүнийгээ бараг чи бараг дахиад тоглоо гэж байгаатай ялгаагүй. Тэ? Тэрний оронд харин яах вэ гэхээр миний хань ёстой 7 хоног 10 хоног чи сүүлийн өдрүүд ёстой арх болсонгүй ёстой мундаг байна. За бүгдээ кино үзье. Гараа тэ. Эсвэл гэр бүлээр хоолн дээр за хань нэг хоол хийгээд тийж юм. Яг тэр урамшууд гэдэг зүйл чинь тэр сэтгэлийг нь одоо өргөх зүйл байх хэвээр. За түүнээс тэр арх хэд сүүлийн доног арх уугаагүй гэдэг архины мөнгө биш ээ. Тэр чинь урамшууд биш. Харин зэрэгээр алж байгаа зүйл. Сүүлийн хэд доног тоглосонгүй ёстой сайн байна гэдэг зааны 20,000 тоглоод гэдэг эрхийн өгч гэдэг шиг тий. Виз нь олох чи гэдэг шиг. Энэ чинь бас буруу зүйл шүү. Энэ яг зөвхөн хор тошч гэхгүйгээр энэ хүүхдүүд дээр ингээд зөргөөр ажилладаг зүйл байгаа. За энэ яаж би мэдэж байна вэ гэхээр манай ээж тэгдэг байсан. Аяга угаачаад 1000 төгрөг өгье. Тий. За гэрээ шүртчих та тэгвэл ээж нь 500 төгрөг өгье. За тэр үед чинь 500,000 төгрөг чинь их мөнгө шүү дээ. 2008 онд 7-8 онд чинь тий. Тэгэхээр чинь ингэж байгаа хүүхд яадаг вэ гэхээр мөнгө авахгүй бол ажиллаа хийх болчт юм биш. Би яг тийм болж ирсэн. Тий. За 500 төгрөг өгөхгүй бол би гэрээ цэвэрлэхгүй гэсэн тийм ухтан суугаад байт юм байна амар санаа. Тэгэхээр одоо бас энэ урамшуул гэдэг зүйлээ бас арай нэг эргээр бас зөв хандаарай гэж бас хэлмээр байна. Баярлалаа Лавга коуч. Наа чи бас их сонирхолтой гаргалгаа байна. Би ч одоо хүүхдүүдээс айгу урамшууллын юугаар яваад ер нь бол баг тийм чиглэл рүү орж яваад байгаа байхгүй. Хүүхдүүдээ бас урамшуулж байгаа.
сургууль дээр бас ингээд мөнгөний бас юм имжлэг үзүүлдэг тий мөнгөтэй яаж хайрцах гэдэг талаас нь илүү хийж байгаа шүү. Тэрнээс биш нөгөө хүүхдүүдийг заавалжгүй ийм хийж хийдэг гэж хүүхдийн нөгөө хүүхдүүд бас мөнгийг одоо тий яаж бас мөнгөнийхөө үн цэнийг бас тэр чинь бас захиран зарцуулах гэдэг талаас тэр талаас их суралцаад байна гэж бодож байгаа юм. Тэгээд сая лавга хүч байгаа хэлснийг сонсон чинь ой би ч одоо бас зөв юм хийж гинөө гэж бодогдох юм орж штэ гэж. Тэгээ одоо хүүхдүүд яг тиймэрхүү үйл хийдэг л дээ хийж байгаа л да би. Тэгээд лавга коуч мань хэлж байна. Тэгээд бити тэр одоо тэгээ муур зуршлаасаа хор зуршлаасаа салах гэж одоо ингээд хичээгээд явж байхад нь тэрний буцаж тийм уушвал бас тэрний бити дахиж тэр лүүн оруулах дэмжлэг бити үзүүлээч. Харин тэрнийхээ оронд одоо манай лавга коуч хор зуршлаас нь салгаад good habit буюу сайн зуршил руу оруулах тийм коуч байгаа. Тэгэхээр чинь тэрний чинь өөр орлуулах зөндөө олон зүйл байдаг юм аа. Жишээлбэл сая кино үздэг тий гэр бүлэрээ хоол идэг. Магадгүй тэрнийг дасгал спортоор орлуулж болно тий спортын ямар нэгэн төлөө тий. Тэгээ зөндөө олон. Гэтэ би бол айгүй юмыг бол айгүй өөдрөгөр хардаг. Манай Монгол одоо орчин үеийн ингээ хэлчихээ л да. Одоо 2024 он бид тэр одоо 9 сарын 11-нд өнөөдөр ярьж байна. 9/11 болсон юм ба штэ. Тэгээд залуучууд маань одоо энэ орчин үеийн залуучууд маань бол одоо спортыг сонирхдог тий айгүйх тийм юугаар хичээлдэг болсон, фитнесээр хичээлдэг болсон. Энэ айгүй зөв зүйлүүд айгүйх явж байна. Би ер нь бол их ингээд гоё ингээд цэвэршигтэй ингээд нэг булангартаа ус руу нэг ус ингээд цэвэр ус игээд хахаар ингээд яваандаа ингээд цэвэршдэг шиг л гэдэг шиг. Ерөнхийдөө тиймэрхүү зүйл бас манай нийгэмд маань энэ одоо амьдралд маань их гарж байна гэж би бодож байна. Яагаад гэвэл би их өөдрөгөр харж байгаа учраас. За тэхийн тулд манай лавга коуч шиг маань ийм дуу хоолойгоо бас нийгэм рүүгээ өргөх хэрэгтэй байна. Энийг бид нар ч юм ингэж цэвэршгийн тулд ерөөсөө муу муухайгаа одоо забруу бузар булаагаал гэж хэлчихээ л да. Энийг гаргаж ярих хэрэгтэй байна. Одоо лавга коуч мань хэлж дээ тий ингээ би ингээд мөрөдөө тоглоом тоглодог байсан. Би арх удаг байсан тий одоо тамхи татдаг байсан. Би энээсээ салсан гэд. Ингэж хүний олонний өмнө ингээд нийтийн өмнө зарлж хэлнэ гэдэг бол тийм амар зүйл биш байхгүй юу. Тэгэхээр энийг ингэж хэлж ярьж байгаа гэдэг чинь бусад хин нэгэнд би энэс чинь гарч болох юм байна. Энэ хор зуршлаасаа салж болох юм байна гэдгийг үлгэрлж байгаа маш том үлгэр жишээ гэж би чамаараа бахархаж байна. За тэгээд лавга коучтой за одоо өөрийнхөө сүүлийн асуултыг өөрт нь өгье. Өөр одоо бусад зүйлийг хэлмээр зүйл юу байна манай найз нар. Тэгээ хоёулаа лайваа өндөрлөё. Баярлалаа лавга коуч. За тэгээ. За Бямба коучтой бас баярлалаа. Маш гоё лайв ярилцлага болж байна. Тэгээд миний бас одоо ерөнхийдөө коуч болсноос хойш бодож яваад байгаа зүйл те. Одоо хүмүүс нэг архийг тохируулж уух ёстой те. Арх бол соёл. За тэгж бодож байгаа хүмүүс мэдээж байгаа. За миний хэлэх гээд байгаа зүйл юу гэхээр энэ дотроо байгаа хэцүү зүйлийг дэлгэж байгаа хүмүүсийг битгий одоо утаан дарамжилж байгаа ч гэж хэлмээр байна. За ялангуяа сошиал орчинд байгаа хүмүүс. Ялангуяа одоо энэ хүнд хэцүү байдалд байгаа хүмүүс өөрсдөө одоо энэ хэцүү байгаа зүйлийг дэлгэн гэдэг чинь маш том зориг байдаг байхгүй юу? Баг зарим хүнд одоо бүр эцсийн найдвар нь ч байж магадгүй. Бүр ингээд тий хэрвээ энэ хөтөлбөртөл бараг би амиа хорлно гэсэн найдлаа дотроо тийм төгөөдөө болсон хүмүүс дөндөө байгаа Монголын нэг. Тэгэхээр энэ зориг гаргаад тий одоо энэ фэйсбүүкээр сүйд яваадсан тий одоо нөхөр нь тэгж зодсон энэ төргээд бүр ингээд хөрх эмэгтэй хүмүүс чи өөрсдөө ингээд туслах хүн байхгүй одоо эцсийн найдвар гэж чинь тэгэл байхгүй тий одоо тэр хүнд мөнд одоо хааштай өнгөрсөө одоо би л ингээд амьд байх хэрэгтэй ч тэр юм чи тийм үстэй. Энд жагаад чимээгүй гүрэж явсараа нь хөлөө додуулаа өчүүл яах юм. Тэгэхээр зориг гаргаад тэр одоо өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөөд одоо энэ тэр муу муухай зүйлийг дэлгэж байгаа хүмүүсийг битгий нэмж дэвсэлж одоо жигшээч тий. Тэрний оронд харин одоо за үнэхээр ингээд жигших гэдэг зүгээр дуугаа өнгөрдөг байх хэрэгтэй. За одоо жишээ нь манай нөгөө гэр бүлийн хүчрхийллийн эсрэг даваа коуч байна тий. Тэгэхээр ингээд ялангуяа даваа коуч ингээд нөгөө лайв хийхээр тий. Ингээд нөхөр нь зоддгүй хүмүүс бас байна. За тэр хүмүүс мэдээж ингээд ад заргалтай сайхан амьдарч байгаа хүмүүс мэдээж тий. Хүн болгоныг одоо нөхөр нь зоддог гэж хэлээгүй шүү дээ. Тэгэхээр чинь яг тэгж байгаа хүмүүстэй хэрвээ таны нөхөр таныг зоддоггүй бол таны нөхөр арх уудаггүй бол та зүгээр тиймэрхүү лайв үзэж байгаа үзвэл чимээгүй л өнгөрчих. Одоо урам өгч чадахгүй бол чимээгүй өнгөрч авах хэрэгтэй. Одоо гэж би хэлмээр байна. Тэгэхгүй энэ зүйл бол тэгэхээр амар тусдаг. Ингээд сэтгэлийн бүр дарамтанд ордог. Тэгээ нөгөө чадан ядан хөрх ингээд сэтгэл санаагаа өргөх гээд байгаа хүн ингээд сэтгэл санаагаа ингээд уудлаад ингээд одоо пост оруулах юм уу, лайв хийх юм уу ингээд бичдэг оруулах юм уу яг тэр үед ингээд бүр ингээд нэмээд дэмжлээд байгаа байхгүй. Нэгдүгээр тийм нэгнийгээ дэмжлээч гэж хэлмээр байна. Хоёрдугаар нь болохоор
та архийг тохируулж уудаг гэж өөрийгөө боддог байж болно тий. За тэгсэн хэдий ч битгий тэр одоо архитаа сууж байгаа эсэн ч тийм одоо постолж тий битгий үлгэр дуурайл үзүүлээ чи буруу үлгэр дуурайл үзүүлээ. Хүн болгон архийг тохируулж чаддаггүй шүү дээ тий. Тэрийг бас ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй болохоор чинь архийг тааруулж байгаа бол энэ арх гэдэг зүйл чинь одоо амьдралын нэг хэсэг юм байна. Ингэж одоо сүүлийн үед юу болж байна вэ гэхээр нялуун дайн, халуун дайн, шулуун дайн гэдэг зүйл болоод байгаа байхгүй юу? Энэ бүр айхтар зүйл. За нялуун дайн юу вэ гэхээр одоо гений өөрчлөлтөд гений мутацид орсон хоол хүнс. За халуун дайн нь болохоор юу яаж вэ? Вакцин юм тариа. За хамгийн зөвд нь болохоор шулуун дайн гэдэг нь болохоор мэдээллийн дайн гэсэн. Одоо энэ сошиал орчинд ямар ч хязгааргүй, ямар ч цензургүйгээр одоо энэ хар мэдээлэл түгж байгаа. Энийг бол ямар ч насны бүх хүн үзэж байгаа. Мэдээллээс хар энерги авж байгаа. Энэ зүйл чинь хүний дотоод сэтгэл бүх зүйлийг одоо ингээд хар бохгүй бүтгэл зүйлрүү ингээд явуулж идэг одоо бохгүй бүтгэл зүйл ингээд сэтгэл санаанд нь сөрөг болдууд ингээд төрүүлж идэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингээд битгий одоо буруу үлгэр дуурайл үзүүлээч шийдмээр байна. Ингээд хамгийн одоо гол зүйл. Баярлалаа лавга коучтай. Яасан сайхан яа. Үнэхээр бити бусдад буруу үлгэр дуурайл өгөөч. За тэгээд яг харахгүй чиний маань хэлж байгаа бол үнэн тэр одоо ингээд сошиалор өөрийнхөө асуудлыг яриад энэ ингэж гаргаж дэлгэж тавина гэдэг чинь бол хэр баргийн бас хүн хийгээд яж чадахгүй мэлээ их зориг шаарддаг зүйл байгаа. Тэгээд тэрэн дээр нь дэвслээд одоо шин одоо үг хэллэг гарсан шүү дээ. Одоо нэг social bully тий одоо үнэхээр бол хэлж шүү дээ. Энд чинь бол бидний хувьд бол шин зүйл болоод шүү дээ. Сошиалтай харьцаад энэ интернеттэй ертөнц харьцаад ирэхээр бас social bully гэдэг юмд өвтөд тэр хүнийг бүр буцаад бүр нэрэ босож ирэхгүй болтолноос доошоо оруулж ирэх болцоо айгүй өндөр байдаа. Тэгээд яг үнэн зүйл чинь ерөөсөө бараг ингээд чичилж байгаа хэлмээр байгаа байхгүй юу? Энэ зүйл хэрвээ танд хүн болгонд энэ ийм гэтүү зүйл тулгараад байгаа юм биш шүү дээ. Хин нэг хэлж байгаа тийм. Та сайхан аж аргалтай амьдарч байвал танд баяр хүргэе. Та асуудалгүй байгаа бол танд баяр хүргэе. Тэгэхээр танаас нэг өөр хүн, магадгүй нэг хаалганы цаана, магадгүй нэг масктай царайны цаана хүн зовоод зүдрээд явж байгаа хүмүүс үгүй би чинь бас энэс гарах болцоо байна. Энийг өөрчлөе гэсэн хэдэл төрдөг. Тэгэх боловцоо олгодог. За цаашлбал бүр зөвшөөрөл олгодог зүйл маань ингэж хүмүүс өөрийнхөө өрхөөр одоо чи битэрээ ярьж байгаа энэ үнэнд өрөх штэ. Бид хоёр жүжиглээгүй, бид хоёр худлаа яриагүй. За тэгээ би бүр энэ дээр бол бүр лавга коуч юм бол нийш болоод нэлээд их тийм бас тийм амар тийм зүйл биш аахгүй. Хор зуршлаа салгана эн чинь бол маш хэцүү зүйл байдаг. Би одоо яаж вэ? Арих, таймих те мөрийтэй тоглоом. За тэгээ цаашлбал хар таймих гэдэг. Энэ олон муу зуршлууд, хор зуршлууд маань таны амьдралд та бодоод үзээрэй хүн болгон. Хамгийн наазах нь л эрүүл мэндэд чинь ашиг тустай байна уу? За энэ бол эрүүл мэндэд хор хөнөөлтөй байгаа. За тэгээ цаашд бол хүний амьдралд за цаашлбал бүр ингээд бүр цаашаа ярих юм бол хүний амь настай хүртэл холбоотой амь насанд хүртэл нөлөөлөх зүйлүүд байгаа байхгүй ийм айхтар зүйл байгаа юм аа. Тэр нь тийм учраас та бүхэн ойлгооч. Энэ надад одоо за тамхи татж байгаа арх ууж байгаа бүр ингээд лавга коуч мөр хэллээ шүү дээ. Ашиг тус юу байна гэд өөрөөсөө асуугаад үзээрэй. За тэгээд мэдээж энэ зүйлүүд чинь нэг зүгээр ингээд нэг өдрийн дотор ингээд шууд зогсчдаг алд болчдаг зүйл биш юм аа. Энийг ингээд мэрэгжлийн хүмүүстэй тэр тусмаа ингээд лавга коучтой мань энэ зүйлээсээ салсан. За тэгээд энийг бас энэ сэтгэл санаагаа яаж бэлтгэв сэтгэл санаатай нь ажилдаг. Дээрээс нь яаж энийг бутаж одоо шин буюу одоо зөв habit буюу зуршил руу оруулах уу гэд ингэж мэрэгжлийн хүмүүстэй ажиллаж энэ зүйлээсээ гардаг юм аа. За тэгээд энэ гарах болцоо олгодог юм аа гэдгийг л бүр дахин бүх хүмүүст хэлмээр байна. За тэгээд би бүр өөрөө сайхан жаргалтай сайхан амьдарч байгаа хүн байвал бас бусад нэгэн хүн бас тус болохын тулд магадгүй энэ мэд цааш нь хэрэгтэй хүнд нь хэлээд өгөх, шеэрлээд өгөх. За бүр зүгээр бүр болж чаддгүй мөг зүгээр өнгөрөөд энийгээ зүгээр сайхан сонсоод өнгөрчих тийм шаналтай байгаарай гэж бүр хэлмээр байна. Тэгээд лавга коучтой маш их баярлалаа. Тэгээд үнэхээр чамаараа маш их бахархаж байгаа. Эрэгтэй хүмүүсийн минь одоо тий төлөөлөл болоод дуу хоолой болоод өөрийнхөө өнгөөр гэрэлтэж явж байгаа чамдаа бүр дараагийнхын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэн өрөөё. Тэгээ би лавга коучтэйгээ бас бодож байна. Дахиад явал ойлаа дахиад бас
яг бүр тулгуурласан одоо нэг чиглэлээр бас тий энэ чиглэлээр бас лайв хийхийг хүсэж байна одоо яг тамхичд юм уу аригчд юм уу магадгүй мөрөөдөд тоглоомч юм уу яг энэ дээрээсээ яг ямар үр дүн гараад идэггүй ямар хор уршиг гараад идэггүй тэндээсээ яд салаад яг тэндээсээ ямар үр дүн гардггүй гэдэг талаар дахиад хоёулаа болцоо одод хоёулаа лайв хийнэ гэж бодож байна. Тэгээд лайвд минь хүрэлцэн ирсэн өөрийнхөө үнэтэй зэнтэй цагаа зарцуулсан чамдаа маш их баярлалаа. Тэгээд оройг сайхан өнгөрөөгөөрэй. Тэгээд сайхан амраарай гэж хэлье. За, за Бимар коучтой баярлалаа. За Баярлалаа. баярлалаа.